Шатхуун эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлээрх асуудлууд байгаа. За нэгдүгээрт одоо сүүлийн үед үүсээд байгаа энэ шатхууны нөөцийн менежменттэй холбоотой шатхууны энэ түгээлт логистикийн менежменттэй холбоотой асуудал дээр бас яаралтай ийм шуурхай төлөвлөгөө баталж би иргэдтэй бас ийм тодорхой зүйлүүдийг танилцуулаа гэсэн шаардлагыг хэлсэн. За дээрэс нь тун удахгүй бас өвөл болно. За ерөнхий сайд бол өвөл болоод хүүтэрдгийг бол ойлгож их шиг байлээ. За өвөл болоход бол эрчим хүчний доголдол, эрчим хүчний хомсдол эргээд эдийн засгтаа бас маш том эдийн засгтаа бас цохилт өгөх нь болцсогүй. Тэгэхээр бол эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг бол бас санал болгож байгаа. За мөн түнчлэн энэ цаашид энэ нийлүүлэлтийн шокноос урьдчилан сэргийлэхийн тулд энэ тээвэр логистик дэд үтсийн салбарын хөрөнгө оруулалтууд бөгөөд энэ дэд үтсийн салбарын асуудлууд дээр илүү далайцтай, илүү алсыг харсан бодлогуудыг яаж хийж хэрэгжүүлэх талаар бас тодорхой шаардлагуудыг бол бид өнөөдөр хэлэлцүүлсэн.